За өнөөдөр манай их орончдын өдөр төдийгүй Монголын улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсны түүхт 98 жилийн тохиож байна. Тэгэхээр Монгол Ардын намыг үүсгэн байгуулсан их жанжин Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн өнгөрч 2 дугаар сард тохиож байсан. Тэгвэл тус өдрөөр Монгол Ардын намд 126 гишүүн шинээр элсэж баталгаа авч байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Ардын намын үүсгэн байгуулагдсан түүхт 98 жилийн ойн өдрөөр шилдэг залуу 98 гишүүн тус намд элсэн орч намын баталгаа галдан авч байна. За ер нь бол Монгол Ардын нам бол улс төрийн ууган хүчин гэдгээрээ Монгол улсын одоо сүүлийн 98 жилийн түүх бол Монгол Ардын намтай салшгүй холбоотой. Өнөөдрийн тусгаар дахт нь л эрхчлөө ийм нэгдэл бол Монгол Ардын намын бас салшгүй холбоотой түүх юм. Тэр утгаараа одоо 2 жилийн дараа Монгол Ардын намын 100 жил болно. Энэ хүрээндээ манай намын баяр маань бол жилээс жилд бол гишүүнээ өргөтгөж тэмдэглэх одоо арга хэмжээ маань их өргөжж одоо улс даяараа 21 аймаг 330 сум 9 дүүргийн хэмжээнд тэмдэглэдэг болж байгаа. Миний өвчөө бас Монгол Ардын намын үүсгэн байгуулагчдын нэг нь энэ түүхт Монгол Ардын намын 98 жилийн өдөр бас их орончдын өдрөөр Монгол Ардын намд гишүүн болж элсэж байгаадаа баяртай байна. За 1921 оны энэ өдөр буюу 3 дугаар сарын 1-ний энэ өдөр Монголын улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын нам үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл Монгол Ардын намын үүсгэн байгуулагдсан ойн баярын хүрээнд тус намыг үүсгэн байгуулсан их жанжин Сүхбаатарын хөшөөнд Монгол Ардын намын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Манай нам тусгаар улсаа сэргээн байгуулж анхдугаар үндсэн хуулиа батлан бүгд найрамдах Монгол улсаа тунхаглаж тусгай тогтолцоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрх гишүүн болгож чадсан түүхэн гавьяатай улс төрийн ууган хүчин. Мөн нийтийг хамгаалсан соёлын тогтооныг амжилттай зохион байгуулах, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн салбараа хөгжүүлэх, гадаад харилцаагаа өргөтгөн бэхжүүлэх, Монголын тамирчид дэлхийн дэвжинд багтан сайхан амжилт гаргах, шинэ үйлдвэр завууд байгуулах, орон сууцруулах, дэд бүтцийг сайжруулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг Монгол Ардын нам түүхийг хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн намаа. Монгол Ардын намд шинээр гишүүд элсэж намын баталгаа гардан авснаас гадна их жанжин Сүхбаатарын хөшөөнд Монгол Ардын намын удирдлагууд болон намын жирийн гишүүд дэмжигчид цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. Үүнээс гадна үргэлжлүүлэн баярын хурал, шилдэг намын байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо.